За бусад компаниуд ерөөдөө буцаагаад 5 өдөр 4 өдөр өнгөрсөн нэгд өдрийн ханшин дээр буцаагаад очиж байгаа. Тийм учраас тэрэн дээр нэг сандрах юм байхгүй. Бусад томоохон хөрөнгө олтууд нь бүгдээрээ ETF юм уу, diversified юм дээр явж байгаа. Тийм учраас тий бүх юм зүгээр. Оройн хөрөнгө оологч нараа. За, Taco Trump хүчтэй хэвээрээ байгаа юм байна. Яг гэх юм бол тэр худалдааны хориг мориг дээр ерөнхийдөө Ши Жинпингтэй уулзсан гэл яриад яваад эхэлсэн. За 5 өдрийн паник ерөнхийдөө зах зээл ер нь шингээгээд авсан pre-market дээр бол тэгээд зах зээлийн тоглогч нар ерөнхийдөө нэг тоохгүй сая 650 хүртэл унсан pre-market дээр 660 дээр явж байгаа. За хэдүүлээ саяхан ямар арилжаанууд хийсэн бэ гэх юм бол IonQ-гийн short позиц сая хаасан хэдүүлээ яг гэх юм бол 70 эдлэн унсан 73 дээр одоо байгаа Ion Z-гийн хувьцаа ерөөхдөө бидний entry price дээр буцаагаад ирсэн байгаа. Тэгээ та харж байгаа бол 3.1 баг манай entry price дээр буцаагаад ирсэн. Тийм учраас хэдүүлээ алдагдлгүй ашиггүй эндээс гарч байгаа. Энийн оронд хэдүүлээ юу худалдаж авах юм бэ гэх юм бол хоёр дахиад уулуурхан компани худалдаж авах юу олборлдог компани юм бэ гэх юм бол нэг нь бол Tungsten, нөгөөх нь бол ZIS. Окей. Тэгээ тэр ZIS олборлдог компани ямар нэртэй юм бэ гэх юм бол ERO Copper. За ERO Copper дөнгөж сая ер нь нэлээд өндөр цэг дээр хүрсэн. Түүхийн хэдүүлээ ингэ судлаад харах юм бол сарын чарт хэдүүлээ харцгаая. Ерөнхийдөө та харж байгаа юм бол өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд нэг бяцхан uptrend дотор явж байгаа. Ерөнхийдөө нэлээд их calling явж байгаа. Хэлбэлцэл их гарч магадгүй доошо буурсан ч байх магадaltaй. Гэхдээ хэдүүлээ copper price харах юм бол ZIS-ийн үн харах юм бол саяхан ерөнхийдөө нэлээд дээш явсан. Гэхдээ юу харагдаж байна гэх юм бол нэг uptrend бол байгаа. Тийм учраас хэдүүлээ одоо ZIS руу хөрөнгө олт хийх гэж байгаа. Яагаад ингэж байгаа юм бэ гэх юм бол data center цахилгаан эрчим хүч эдийн засаг дайн болсон ч ерөөхдөө ZIS хэрэгтэй болж чадна. Гэхдээ энэ ERO Copper-ийн үнэлгээ би бас удахгүй бас group дотор тавьчихна. ERO Copper-ийн давуу тал нь юу юм бэ гэх юм бол энд яг харагдаж байгаа. За энийг томруулчихсан. Окей. Та харж байгаа юм бол South 32-ыг түрүүн ярьж исэн. Гэхдээ ERO Copper-ийн энэ юу юм бэ гэх юм бол production growth одоо ирэх 26 оны ерөөхдөө ZIS-ийн олборлтын объем одоо гарч байгаа ZIS нь ерөөхдөө нэг нуурах юм байна. Нэмээд ерөөхдөө EBITDA margin юу юм бэ гэх юм бол бохир ашигын margin. За South 32 хувьцаагийг хэдүүлээ сонирхож исэн бол ERO Copper энэ South 32 компани бол нэг 25% marginтай. Окей. За Freeport McMoran дэлхийн баг номер 1 ZIS-ийн олборлттой компани ойролцоогоор 40% marginтай. ERO Copper юу юм бэ гэх юм бол баг 50-60% marginтай явж байгаа. Тэгээд ZIS-ийн үн ханш буурсан ч энэ компани ерөөхдөө ашигтай ажиллахаар байгаа. Энэ компани ZIS-ийн борлуулалтын үн өсөх юм бол ерөөхдөө бүр ингээд замбрааг үдэш явчихна. За хэдүүлээ одоо ингээд харцгаая ZIS-ийн ханш одоо ойролцоо 1 паунд дээр 500 г дээр $5 дээр явж байгаа. Тэгээд хэдүүлээ бас энэ үнэлгээ хийцэн байгаа. Энд нөгөө ZIS-ийн үн ханш, алтны үн ханш ингээд тавьсан байгаа. Та удахгүй энэ санхүүгийн моделийг бас тайлбарлчихна. Одоо 1 паунд ZIS 5.505 дээр байгаа. Одоо 5.05. Дараа жилдээ 5.2 боллоо. Дараа жил 5.5 боллоо. Тэгээд тэрний дараах жил магадгүй 575 боллоо гэд. Тэгээ алтны үн ханш өнөөдөр 4080 дээр явж байгаа. Энийг 3900 гэчээ. 3900 өнөөдөр энэ жилийн дундаж ханш та. За дараа жилдээ 4000. Тэрний дараах жилдээ буцаагаад буураад тэгээд 3800 ерөөхдөө нэлийн пессимистик тоогоороо энэ ерөөхдөө гарч байгаа тон моны ингээд тооцоолол. За тэгээ ингээд харах юм бол ERO Copper компани хувьцаа ерөөхдөө $45 хүрэх ёстой. Окей. Бодит үнэлгээ 45 байх ёстой. Тэгээд өнөөдрийн байдлаараа та харж байгаа юм бол хэдүүлээ буцаад ERO Copper-ийн үн ханшлаа орцгоё. Одоо $22 дээр явж байгаа. Тийм учраас ер нь бол нэлээд undervalued. Хэдүүлээ бас 12 month ингээ харах юм бол ер нь хөрөнгийн бирж дээр гараад нэх удааг байгаа. Тийм учраас одоо янз бүрийн сүртэй техник шинжилгээ хийх нэх боломж бол сүртэй байхгүй. Сая RSI бас нэрлэн дээшээ яваад
Тэгээд таад харж байгаа юм бол copper-ийн зэсийн үн ханш бас саяхан нэлийн хурц унсан таад харж байгаа бол нөгөө Трампын юу яснаас хойш ерөөхдөө 4.8 хүртэл унаад тэгээд одоо буцаагаад recovery хийсэн $5 1 pound зэс дээр хүрсэн байгаа. За өмнөх Дональд Трампын хятадтай алдцдаг үе юу юм бэ гэх юм бол энэ 3 сарын үеэр нэг навс унсан 7 сарын үеэр нэг навс унсан жишээлбэл одоо буцаагаад энэ 7 сарын үеийн ханш дээр 5.5 дээр буцаагаад ирчих юм бол 5.5 энэ жилдээ бол 5 гэж дараа жилдээ 5.5 ингээд явчих юм бол энэ компани үнэлгээ бүр ингээд дэш явж байгаа. Тэгээд ер нь бол одоогийн байдлаараа нэг 100% undervalued хувьцаа ерөөхдөө upside бол нэг 100% та байгаа. Окей. За иймэрхүү компани руу өнөөдөр хэдүүлээ нэмж хөрөнгө олт хийн. Одоохондоо бол арай бага хуваараа орно. Яагаад вэ гэх юм бол та харж байгаа юм бол энэ ERO Copper RSI technically overbought хавцаа явж байгаа. Гэхдээ хэдүүлээ ерөөхдөө зүгээр энэ уналтыг хүлээхээс илүү энэ өшөө дэш явах магадлал байгаа. Тийм учраас хэдүүлээ багаарч гисэн орцгой. Хувьцааны арилжаа хөрөнгө олт мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар $-оор тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Окей. За тэгээ хэдүүлээ S&P 500 сая харсан болохоор буцаад S&P 500 руу орцгоё. Ерөнхийдөө нэлээд томоохон technical uptrend line-ыг ерөнхийдөө сая хүчээр цогцсон RSI таад харж байгаа юм бол жоохон бууралтай байж исэн sideways consolidation руу орж исэн юм бол Дональд Трамп ерөөхдөө хятадуудаа дахиад тарифын алдсан хийх гэж яриад тэгээд сайн нэг жижигхэн wash out correction болсон хэвтүүлээ drawings-нуудыг устгачээ. Тэгээд жоохон correction орсон. Гэхдээ uptrend бол хүчнтэй хിവэрээ явж байгаа шүү. Манай S&P 500 uptrend дотор явж байгаа. Саяхан нэг pullback ерөөхдөө маш ирүүл Dow Jones дээр бас ерөөхдөө тиймэрхүү адилхан юм болсон. Pre-market дээр бас баг зэргийн recovery хийсэн. Өдрийн чартаараа харах юм бол яг энэ uptrend channel-аараа л явж байгаа. Сая жоохон fake out хийсэн. Тэгээд Dow Jones ер нь таатыг харж байгаа бол 200-day moving average end байна. Тийм учраас энэ Dow Jones дээр бас нэг санаа зоох юм байхгүй. Overall market ерөөхдөө 5 дахь өдрийн цохилтыг гайгууд авсан. Окей. 5 дахь өдөр алт бол баг тоогоогүй ерөөсө тоосонгүй. Ерөөхдөө бидний хувьд бол бас дайггүй өөр зүгээр цэвэр технологи янз бүрийн хувьцаалал хөрөнгө олт хийсэн хүмүүс нэлээд алуулсан байгаа. Манай багц бол алт мөнгөтэй нэлээд их компаниуд байгаа болохоор uptrend нь хിവэрээ хүчнтэй явж байгаа. Бас шинэ all time high хийсэн RSI одоо нэг 79 дээр явж байгаа. Сая нэг тийм ерөөхдөө одоо ер нь хэдүүлээ юу хармаар байна гэх юм бол энэ заяа мөрөөдлийн кейс бол ерөөхдөө энэ range-ээр сайхан consolidation явчвал хамгийн хэрэгтэй. Дахиад яваал ах юм бол хүмүүс итгэж өгөхгүй байхгүй. Эзэн нэг цаг томоохон pullback болох үедээ гэл тийм одоо хэдүүлээ бас silver руу ингээ орох юм бол бас all time high руу ингээ явцсан байгаа. Uptrend нь бас хүчнтэйвэрээ энэ нэг line байна. Дараагийн uptrend line бас энэ дотор явж байгаа. Миний хувьд бол дэндүү хурдан явж байгаа. Хүсэж байгаа юм юу юм бэ гэх юм бол манай Curve mining байгаа шүү дээ. Curve mining сая pullback хийсэн. Тэгээ 19 руу одоо буцаага 21 руу хүрсэн байгаа. Тий айгүй хурдан recovery хийсэн. 17 хоног заяа. 17 хоногийн дараа ерөөхдөө тайлангаа гаргана. Тэгээд ер нь бол тий 17 хоног гэдэг чинь одоо 10 сарын За 10 сар нэмхэн 27 тий. Энэ үеэр ерөөхдөө орлогын тайлангаа зарлана тий. Энэ үеэр ерөөхдөө орлогын тайлангаа зарлана. Тэгээд ямар байна гэх юм бол Curve mining ерөөхдөө sideways consolidation яваад RSI-н буцаагаад neutral болоод ирээд
орлого зарлагын тайлан нэг юм уу 2 өдрийн өмнө хэдүүлээ call option авмаар байгаа хгүй. Тэгээд ерөөхдөө энэ дахиад нэг дээшээ явах хандлага бол байгаа. Миний хүсэхгүй байгаа юм юу юм бэ гэх юм бол ингээд дээшээ яваал те явах юм бол нэг ашиггүй байх гэж бодож байна. Миний залбирлж мөрөөдөж хүсэж байгаа юм бол тэр нэг 50 sideways consolidation яваасаа. Окей, өөр нэг уулуурхайн компани Orla Mining бидний одоо зовж байгаа хүүхэд тэ сайн мэдээ гараад саяхан нэг дээшээ явсан бүх gains сая алдаад одоо буцаага 11 дээр явцсан байгаа манай call option эх жилийн 4 сард нь хугацаанд дуусна. Тэгээ биднэрт одоо ойролцоо нэг 3-4 сар байгаа. Энэ сайхан дээшээ явчаасаа 35 харамсалтай юм бол 35 хоногийн дараа тайлангаа гаргам тухайн үед яг ингээд нэг алтны уналт болцсон байх юм бол манай option нэлээд үнцээр алдах байх. Миний тэгээ хүсэж байгаа юм юу юм бэ гэх юм бол ааж маажмаар ингээд дэш яваасаа тэгээ магадгүй ингээд formation ингээд бэлэн болчоод тэгээд ер нь бол алт мөнгө sideways consolidation хийгээд тэгээд 35 хоногийн дараа шинэ тайлан гарахаараа PAM гэж явчмаар байгаа байхгүй юу? Ер нь бол бодит үнэлгээ таад нэг харж байгаа юм бол энэ байна. Хэвлэл мэдээллийн бас юу ярьж байна гэх юм бол энэ компани хувьцаа ерөөхдөө өсөх ёстой. Хөрөнгө оруулалтын банк үнэлгээ хийдэг компаниуд ерөөхдөө Orla Mining-ийн хувьцаа ерөөхдөө хэдэр үнэлж байгаа юм бэ гэх юм бол 20, 21, $22 байх ёстой гэж үнэлж байгаа хгүй. Тэгэхээр манай үнэлгээнд дээр бас яг адилхан Orla Mining ерөөхдөө $22 дээр байх ёстой гэсэн юм байгаа. Тэрийг хүлээж байгаа. Тийм яг адилхан Oscar Health бас өндөр үнэлгээтэй саяхан ерөөхдөө энэ channel-ын яроолтоо өрсөн өнөөдөр хэдүүлээ 5%-аар нэмж авсан pre-market дээр нэг 19 дээр явж байгаа. Өмнө бол яг энэ up channel-ийн таазыг ингээд цогсон хэдүүлээ энэ үеэр зарсан, энэ үеэр 1% зарсан. Тэгээд одоо хэдүүлээ юу гэж байгаа юм бэ гэх юм бол 5% нэмж авч байгаа. Тэгээд хэдүүлээ одоо тэг Oscar Health дээр юу хүлээж байгаа юм бэ гэх юм бол дахиад эрдэн дэше явах нь хүлээж байгаа 24 хоногийн дараа тайлан гарна их сүртэй тайлан гарахгүй даатгалын компани учраас тэгээд та даатгалын компани одоо өмнө Oscar Health үнэлгээ мэдээллийг харсан юм бол энэ даатгалын компаниуд юу гэдэг юм бэ гэх юм бол жилийн орлогоо ингээд хуваадаг байхгүй юу? Тэгээд та мэдчихэж байгаа юм бол та нар даатгал хийн, даатгалынхаа төлбөр төлнө. Тэгээд даатгалын компани та тийм мөнгийг аваад шууд орлогоороо хүлээн зөвшөөрч болдоггүй. Окей. Та жишээлбэл жолоочийн хариуцлагын даатгалын 1 жилийн хугацаатай гэрээ зураад тэгээд тэр даатгалын компани руу магадгүй 100,000 төгрөг шилжүүлээ гэж бодоход даатгалын компани өдөр болгон нэг өдөр өнгөрөх тусам таадын төлбөр төлсөн тэр даатгалын шимтгэлийг баг багаар ингээ орлогоороо хүлээж авах байхгүй. Тэгээд та нэг бүтэн жил осол гарахгүй явлаа. 100,000 төгрөг төллөө. Та нар ингээ эрсдэл гаргаагүй, осол гаргаагүй, нүхэн төлбөр гаргаагүй. Тэгээ нэг бүтэн жил өнгөрснийхэн дараа даатгалын компани таадын төлсөн 100,000 төгрөгийн шимтгэлийг бүрэн орлогоор хүлээж авах ерөөхдөө боломжтой. Тэгээд ерөөхдөө нэг сар, 2 сарын үеэр ерөөхдөө энэ үеэр за яг жоох өндөр тавьчлаа тий. Энэ үеэр Oscar Health 25 оны бүтэн тайлан гаргана. Тэгээд 26 оны эхний улирлалтаа шинэ оны тайлангуудаа бас зурагдсан даатгалуудаа дахиад орлогоороо хүлээн зөвшөөрөөд тэгээд та ингээ харж байгаа юм бол тий ингээд 24 онд энэ орлогын зураас нь ерөөхдөө адилхан 2 оны 2, 2 оны 4, 2 оны 4 тэрбум доллар тэгснэ гэ шинэ он болоод ирэхээр 3 тэрбум 2.8 тэрбум дараа үйлрэлтээ бас нэг 2.8 тэрбум 2.8 тэрбум тэгээд дараа жилийн 4 үйлрэлтээ нэг 3 хэдэн тэрбумын орлоготой гарах байхгүй. Тэгээд тэрийг нь хүлээж байгаа. Тэгээд ингээд харж байгаа юм бол тий ингээд January болсон шинэ тайлан гарлаа хувьцаан дэшээ өслөө тий тэрийг нь одоо хэдүүлээ хүлээж байгаа шүү. Окей. HIMS дээр ерөөхдөө HIMS-ийн ерөөхдөө шууган нэлээд чимээгүй болж эхэлж байгаа. Twitter, Finance, Reddit тэнд нөгөө хүмүүс нэг сүртэй HIMS ярихгүй байгаа хэдүүлээ юу үлээж байна гэх юм бол өмнөх uptrend line энэ байна. Ерөөхдөө uptrend line-ыг дөнгөж сайхан ерөөхдөө жоохон цогцлоо pre-market дээр дээгүүр нь гарчлаа. Одоо дээшээ явах магадaltaй. Эсвэл ерөөхдөө энэ support-ыг эвдэлчих юм бол дараагийн юу л орно. Тэгээд би үүсэж байна гэх юм бол өмнө таадад ярьж исэн ер нь бол HIMS ингээ унаад ер нь $30 хавцаа
ерөөхдөө нэмж явмаар байна. Хэмс дээр нэг өөрчлөлт сүртэй юм байхгүй. Андрю Дудум хിവэрэ тэгээ таад нэг харж байгаа юм бол нөгөө хүмүүс хэмзийг бас ярих нь ерөөхдөө багасж байгаа. Энэ юунаас бас харагдж байгаа юм бэ гэх юм бол тэ энэ volume тэ таад харж байгаа юм бол энэ үеэр volume өссөн, энэ үеэр volume өссөн. Тэгээд сүүлийн үед юу болж байна гэх юм бол хэмсийн тухайн ингээд чив чимээг болж байгаа хгүй. Тэгээд бас volume өсөхгүй байгаа. Тэгээд ер нь бол sideways consolidation нэлээд явж гин distribution явж байгаа. Хувьцаа эзэмшиж байгаа хүмүүсийн юм солигдож байгаа. Тэгээд яах магадaltaй юм бэ гэх юм нэг дээшээ явах магадaltaй эсвэл доошоо явах магадaltaй. Миний таамаг юу юм бэ гэх юм бол хэмс доошоо явах магадaltaй. Тэгээ удахгүй 28 хоногийн дараа бас тайлангаа гаргана. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол орлогын зорилготой хүрэхгүй байх маш өндөртэй. Тийм болох юм бол энэ хувьцаа бол шууд ингээд 30 $-д руу унах магадaltaй бүр энэ 20 $-д руу унах магадлал бол байгаа хэмс дээрээ би хүлээж байгаа юм бэ гэх юм бол тэр уналт хүрээд ирээсэ. Яагаад гэх юм бол хэмсийг би дахиад $30 дээрээ хүн болгон ингээ итгэлээ алтарчаа за хэмс худлаа юм байна гэж яриад эхлэн тэрийгээл ерөөхдөө хэмээр байна. За яагаад тэгж ярьж байна гэх юм бол хэдүүлээ Amazon-ы хувьцаа ингээ харах юм бол заяа ер нь үргэлж юм өндөр ханшин дээр юусе байгаагүй хэдүүлээ ингээд цаг хугацаагаараа ингээд явчих. Тэ одоо яг энэ таад нэг харж байгаа юм бол тэ Amazon хувьцаа таад нэг харж байгаа юм бол тэ энэ .com bubble-аар амар дэш явсан double top хийлээ. Тэгээд ер нь юу болсон бэ гэх юм бол за борлуулалт нь өссөн байна. Тэгээ RSI нь хаавар явсан биш мө бүр 30-т хүртэл явсан. Тэ 38 cent ментээр одоо нөгөө split adjusted өнөр нь 30 cent дээр байсан 26 cent дээрсэн. Хэмс дээр ийм юм хүлээж байгаа. Окей. Хэмс бол яг нөгөө эрүүл мэндийн одоо Amazon гэж хэлэх жоохон магадлал бол байгаа. Мундаг үүсгэн байгуулагч баг нь бас айгуу дэжгүй, борлуулалтанд дэжгүй, ашигтай ажиллагаа аялал хэдийн орцсон Amazon-тай ерөөхдөө адилхан. Тэгээ юу болсон бэ гэх юм бол нөгөө зах зээл хямарсан хүмүүс ерөөхдөө Amazon худлаа юм байна гэд та харж байгаа бол $5-оос тэг баг 90% уналт гаргаал тэгэл та харж байгаа юм бол 99 оноос 2009 он хүртэл 10 жил адилхан ханш дээр явж исэн. За тэгээ 10 жилийн хугацаанд амар хямдханаар энэ хувьцааг авах боломжтой байсан. Тэгээд энэ үеэр ерөөхдөө хүүхдийн төлөө хүүхдийн хуримтлаа ингээ үүсгэхэд Amazon худалдаж аваад тэгээ өнөөдөр хаашаа явцсан байна тий. Хаан тий. За төгч. Окей энэ ийм хүлээж байгаа байхгүй юу. Тэгээ хэмс дээр хэдүүлээ нэг $3,000-аар ингээ аваад энэ үеэр аваад тэгээд дахиад нэг 10 жил хүлээж чадах юм бол ийм харагдаж байгаа байхгүй юу. Магадлал бол байгаа. Окей. Тэгээ тэр магадлал нь бүрдэх юм бол би болох юм бол тэгэл хэдүүлээ насаар ажиллахгүй бидний хүүхдүүд удмаараа ажиллахгүй байхгүй юу. Окей. Ерөнхийдөө хэмс дээр ер нь бол team логиктэй Oscar Health бас яг адилхан ерөнхийдөө айгуу дэжгүй компани тий урт хугацааны ингээ чарт таад харж байгаа юм бол IPO-ны ханш хэдээр гарсан бэ гэх юм бол $35-тай гарсан. Тэгэл ер нь бол тэг ингээд farm гэл навс унаал тэгээ одоо жоохон cap and handle маягийн болж байгаа. Тэгэл ерөнхийдөө breakout хаалтл явмаар байна гэх юм бол $30. Тэгээд Oscar Health бас өшөө явах потенциал бол Oscar Health бол бүрэн байгаа. Окей. За дараагийн хувьцаа нөгөө хэдд компаниудыг хэдүүлээ яри. Alibaba сая цохилт авсан хэдүүлээ он гарахаас хойш ерөөхдөө энэ хувьцааг эзэмшиж байгаа 24 оны. За энэ үеэс ерөөхдөө $90 дээр $80 дээр авсан сая нэг жаахан дахиад нэг retraction хийж гин. Гэхдээ нэг аюултай юм юу юм бэ гэх юм бол энэ Америкийн ADR яванда хэдүүлээ явах ёстой юм бэ гэх юм бол Хонконгийн зах зээл рүү шилжих ёстой. Гэхдээ Хонконгийн зах зээлээс Alibaba авахын тулд ерөөхдөө их хэмжээний мөнгө хэрэгтэй. Одоо нэг $5-6 мянган багцтай хүмүүс ерөөхдөө энэ Alibaba-гийн хувьцаа Хонконг доллараас авах нь жоохон хэцүү байгаа. Alibaba-гийн хэдүүлээ нэг сүртэ орлохгүй бид нар яах гэж байгаа юм бэ гэх юм бол сая өнөөдөр JD-гаас жоохон тодорхой хувийн хассан. Тэгээ харамсалтай хэдүүлээ нэг 33-34 дээр ороод одоо $32 41 дээр 5% буцаага зарж байгаа. Энийн оронд явж байгаа юм бэ гэх юм бол тэр юу авж байгаа те.
газрын хоор элемент гэх мэт шиг компаниудын хувьцаа авч байгаа. Тэгээ өчигдрийн өнгөрсөн 5 өдрийн уналт бол ер нь бол манай багц дотор байгаа технологийн компани гих мэт чинь ерөөхдөө хүн цогцолд авсан таад харж байгаа юм бол Robinhood бүр $139 хүртэл унсан одоо $143 дээр явж байгаа uptrend хэвээрээ тийм учраас бид нараас их эзэмшгүй байгаа баг гэхдээ uptrend дотор үргэлжлүүл явж байгаа учраас окей Nvidia гэвч манад бас ингээ баг байгаа. Тэгээд ингээ харах юм бол ерөөхдөө uptrend ер нь бол хүчнтэй хэвээрээ сая ерөөхдөө яроолтой хүрсэн trend line-ы trend line-ы ярооллыг ерөөхдөө 7-оо явсан. Тэгээ ямар потенциал байгаа юм бэ гэх юм бол энэ $200 ингээд шатаар ингээ явах потенциал бол байгаа. Гэхдээ хэдүүлээ харах ёстой. Яг гэх юм бол энэ хятадууд тэр газрын хоор элемент гих мэтчлэн тэн дээр нэг эсэл гараад ирэх юм бол Nvidia chip map-ыг үйлдвэрлэх худлаа болно гих мэтчлэн. Гэхдээ та өөрөө бий даасан ерөөхдөө Nvidia дээр жоохон хуваа нэммээр байгаа юм бол ерөөхдөө хизээ нэмэх ёстой юм бэ гэх юм бол одоо тий. За. Тэгээд та энэ шийдвэрээ өөрөө гаргаарай. Би өөрөө энэ арай тэр нөгөө уулуурхан компаниуд руу хөрөнгө оруулалт энэ газрын хоор элемент гих мэтчлэн тий. Тэгээд өөр нэг сайхан мэдээ юу юм бэ гэх юм бол манай Matza Resource хэдүүлээ ойролцоо нэг 10 цент 10.5 центээр орсон. За хэдүүлээ ингээ харцгаа хэдүүлээ хизээ орж эхэлсэн бэ гэх юм бол энэ үеэр орсон. Таадын хувьд та бас нэг зарим нь энэ хаваар төвчихгүйгээр ингээ паниктаад авсан байж магадгүй санаа зовох юм байхгүй. Матса дээр ерөөхдөө юу харагдаж байна гэх юм бол энэ uptrend line ерөөхдөө сая батлагдлаа. Заавчгүй юм байх үргэлж ингэж явах ерөөсө шаардлага байхгүй. Тэгээд саяхан ерөөхдөө алтны олборлолт нь баталгаажаад анхны алтаа гаргаж ирсэн. Энэ жилдээ бол олборлох алтны нөөц нь тодорхой, эх жилдээ олборлох нь тодорхой. Сая бас $15 сая мөнгө нэмж босгосон. Тэгээд ерөөхдөө одоо юу харагдаж байна гэх юм бол Матса дээр айгу хөөрхөн дэше явах потенциалтай Fibonacci-гийн юмнууд харах юм бол 21 цент хүртэл явах потенциал бол байгаа. Гэхдээ хэдүүлээ эхлээд юу харж байна гэх юм бол 0.6-ыг харж байгаа. Тэгээд ингээд явсаргаад энд хүрэх магадaltaй. Эсвэл бас нэг завсарлага авч магадгүй алтны хааш унчих юм бол энэ үеэр 9 цент руу явчих юм бол хэдүүлээ нэмж авна шүү. Гэхдээ гоё юм сая 5 дахь өдөр нэгт өдөр Матса ерөөхдөө зах зээл ерөөхдөө уналттай байх үедээ Матса бол тоохгүй. Одоо энэ компани хувьцаа эзэмшиж байгаа хүмүүс нь ерөөхдөө Diamond Hands Окей, дараагийн алтны компани юу юм бэ гэх юм бол Mega Metal ер нь бол сая унаад энэ $10 18 цент руу унчих юм бол нэмээд авчаа гэж бодсон тийм бэлэг биднэрт Mega Metals ерөөсөө өгөөгүй буцаагаад 21 цент руу явж байгаа юм байна. Энэ uptrend line одоо resistance болж байна. Сая нэг fake out хийгээд буцаагаад дээшээ гарч чадах нь үгүй хэдүүлээ харцгаая. Чадахгүй юм бол өөр тренд лайн одоо гараад ирсэн энд нэг юм байгаа. Тэгээ энийг хэдүүлээ зүгээр одоо трейд хийх ёстой. Хүчнтэй юм бэ гэх юм бол хэдүүлээ одоо харах хэрэгтэй байгаа. Тэгэх юм бол энэ шинэ channel одоо эхэлж байна. Энэ шинэ channel юунаас гарч байгаа юм бэ гэх юм бол мэдээж нөө алтны үн ханш ерөөхдөө өсөө явж байгаа учраас энэ шинэ channel эхэлж байна. Тэгээ одоо Mega Metals яг хаана явж байна гэх юм бол энэ шинэ channel-ыг өргөжүүлж чадах юм уу? Үгүй мүү одоо яг эх 7 хоногт шийдвэрлэгдэнэ. Саяхан энэ channel-аараа явж ирсэн. Таазан мөргөөд буцаагаад failed явсан. Хоёр юм байна. Хоёр магадaltaй одоо замаар явах магадaltaй. Нэг бол энэгээр явах магадaltaй. Эсвэл буцаагаад энэ зам руу ороод тэгээ энэгээр явах боломжтой. За тэгэх юм бол энэ 200 хоногийн moving average байгаа. Тэгээд хэдүүлээ ямар байна гэх юм бол энэ channel-аар явах юм бол арай хурц үсгтэй channel-аар явах юм бол энэ хаваар хэдүүлээ авмаар байна. Дахиад ерөөхдөө энд нэг resistance дээр bounce хийсэн. Одоо энийг илүү сайн энэ дээр нэг bounce хийлээ. Дараагийн bounce дээр хэдүүлээ жоохон нэмээд авчи. Эсвэл энэ channel-аараа явж чадахгүй юм бол хэдүүлээ ямар байна гэх юм бол энэ 200 day moving average
ингээ зааж байгаа зурааснууд юм. За 200 day moving average ерөөхдөө ингээ явах. Тэгээд хэдүүлээ ямар байна гэх юм бол ингээд доошоо явах юм бол энэ хаваар хэдүүлээ Mika Metals-ыг дахиад нэмээд аваар байгаа. За бусад компаниуд ерөөхдөө буцаагаад 5 өдөр 4 өдөр өнгөрсөн 1 өдрийн ханшин дээр буцаагаад очиж байгаа. Тийм учраас тэрэн дээр нэг сандрах юм байхгүй. Бусад томоохон хөрөнгө олтууд нь бүгдээрээ ETF юм уу diversified юм дээр явж байгаа. Тийм учраас бүх юм зүгээр. За тэгээ одоо ингэсгээд market update түрүүний ярьжсэн компаниуд орно тэгээд сайхан марцгаарай. Bye bye. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын 29 долларын төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.